Орхон аймгийг 8700 гаруй гэрэл гэрэлтүүлж байна. Үүний ихэнх утсыг газар доогуур суурилжээ. Жил бүр хийгддэг зам засвар болон кабелийн утас, үерийн далангийн засвар зэрэг төлөвлөгөөт ажлуудын үеэр цахилгааны утас ийд гарах тохиолдлууд гардаг. Одоогийн байдлаар 5, 6 нэгдүгээр хороолд ил гарсан утаснуудыг Эрдэнэт тус дулаан төгс сүлжээнээс засварлаж байна. Мөн байр хоорондын гэрлийн шонгуудаас 130 шонгийн тагийг шинжилжээ. Хотын орон сууцны хорооллын дунд ил гарсан кабелүүдийг засварлах мөн гэрэлтүүлгийн опорын тагуудыг шинжлэх, опорын таггүй газруудыг таглах тийм ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 5 дугаар хороолт, 1 дугаар хороолт ирсэн ил гарсан кабелүүдийг бүгдийг даалсан. 6 дугаар хороолт гарсан ил гарсан кабелүүдийг даалдлаад ажил хийгдэж байна. Опорын тагжуулах ажил дээр болохоор одоогоор 130 таг Эрдэнэт хотын байр хооронд хийгдсэн байна. Цаана нэг 30 орчим таггүй шонгодсон тэрийг өнөөдрөөс таглаад дуусчих болов тийм ажил хийгдэж байна. Үүнийхээ дараа байр хоорондын гэрэлтүүлгийн шонгийн тагийг хийж дууссныхаа дараа одоо хотын төвийн авцаамд авах гэрэлтүүлгийн шонгийн тагуудыг хийх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Кабелүүд нь ил гараад байгаа ч одоо бороо ус ихтэй байна. Энэс шалтгаалаад одоо үерөөс урсж байгаа шалтгаалаад кабелүүд ил гарч байна. Хэрвээ ингээд ил гарсан кабель байвал багаараа дамжуулаад ч юм уу эсвэл 70 30-тай 2106 Эрдэнэт тусын утас руу энд ил гарсан кабель байна гэх юм бол манайх цаг тухайд нь очиод засварлах ажил хийж байгаа шүү. Тэгэхээр иргэд та бүхэн маань манад ил гарсан кабель байвал мэдээлэл өгөөрэй гэж хүсмээр байна. Иймд таны ойр орчимд ил задгаа цахилгааны утас унжиж болзошгүй шон, тулгуур, хаалт, төвжээгүй шийт, самбар байвал 70 35 21 тэг 6 утсаар цаг алдгүй мэдээлээрэй. Энэхүү дугаар нь Эрдэнэт тус дулаан төвөг станцын 24 цагийн ажилтай утас юм. Ил гарсан цахилгааны утаснуудад орооных 21 цаг 30 минутаас үүрийн 3 цаг 30 минут хүртэл хүчтэл очдог байна. Тиймээс та бүхэн болзошгүй эрсдлээс хүүхдүүдэд болон бусдыг хамгаалахыг мэргэжлэн санууллаа.